Эрдэнэтийн засгийн газар маш эрсдэлтэй эдийн засгийг хүлээж авсан. Он гармагц бондын хүүг төлөх ёстой. Тэр нь манай улсын төсөвтэй бараг тэмцэн хэмжээний мөнгө гэсэн үг. Харин үүнийг төлөхийн тулд шинэ засгийн газрын хятадаас 2 тэрбум долларын зээл авах, үүнийхээ тулд одоо өрийн таацыг 88% болгохоор зорж байна хэмээн Дархан Монгол ногоо нэгдлийнхэн мэдээлэл гаргажээ. Үнэхээр энэ бол маш аюултай бодлого юм. 2 тэрбум доллар зээлэн авч түүнийхээ талаар нь өр ширээ дарах нь Монгол улсын эдийн засгийг нэг мөсөн барьцаанд оруулах ба үүнийхээ тулд чухам юугаж өгөхөд бэлэн болно гэсэн үг юм. Бэлэн жишээ нь Тажикстан улс газар нутгийнхаа 45%-ийг зээлийнхээ өрөнд суудгуулсан явдал байна. Одоо өрөнд суудгуулчаад байгаа Тажикстаны Горно-Бадахшаны газар нутгийн хэмжээ нь 1358 км квадрат бөгөөд энэ нь ч бас хятадуудад хангалттай санагдахгүй байсан тул зүтгэсээр 1500 км квадрат болгожээ. Энэ хүү бүс нутаг нь маш их алтны нөөцтэй бөгөөд ахаад ч нутгийн гүн рүү тэлэх бодлоготой хятадууд тус Горно-Бадахшанд аль хэдийн орж ирэн сууршиж иргэдийг хамгаалах нэрийдлээр хятад цэргүүд ч бас орж ирсэн байна. Зөв Солоод ус задран унснаас хойш бүтэн 20 гаруй жил энэ хэсэг газар нутгийг цус асгаруулан хамгаалж ирсэн Тажикстаны тэмцэл ийхүү үр дүнгүй болж засгийн газар нь хэмжээ хязгааргүй үр шир тавьснаас болон хятад мэдэлд орсон байна. Энэ бол бэлэн жишээ юм. Учир иймээс Эрдэнэтийн засгийн газар энэ амьд жишээг анхааралтай авч одоо нэгэн тулж ирээд байгаа аялаас дайчин том төслүүдэд ашигтайгаар хөдлөн хүндрэлээс гарах арга замыг сонгох шаардлагатай байна. Чухам үүний тулд та бүхэн эрх барьсан болохоос биш өр зээл тавихыг бол балчируугдаж чаддаг хамгийн амархан асуудал юм. Монголын газар нутаг тусгаар давтмал одоогийн байгаа байдлаараа үрд мөх орших ёстой юм.